Сэрэглэн хөгжилтэй Мөнх тунх хайр татан даруухан тонх мөнх тунх марцсан бас игдүүтэй Басар мөнх тунх ухаалаг бас овчин засхан мөнх тунх бид адал явдлын ертөнцөөр ичдийн номоор хамтаа айлан хамтаа баяснаа эсрэг дүүрүүд байна эрэг дүүрүүд байна хамтаа тоглох хөргөн бүгдүүч байна атгалжин хармагсын амнаас хэрхэн яаж муутран гарч чадхыг манай хөргөн супер хүчтэй бүгдүүд хайж олно бид адал явдлын ертөнцөөр ичдийн номоор хамтаа айлан хамтаа баяснаа эсрэг дүүрүүд байна эрэг дүүрүүд байна хамтаа тоглох хөргөн бүгдүүд байна мохтох хөвч ногоон мотын гүнд Аратан басрын аимшигт агуу дотроос нэгэн үл мэддэх нүргэн сонсогдох ажээ. Агуйн гүнээс ойртон ирэх араашууд нь арцаасан аврах том 15 толгойтой атгаалжинхаар мангасын чимээ уламал ойрцоор байлаа. Энэ үед хосгүй бяр чадaltaй олон түмнээ мөнхүүдээ мэргэн химэн алдаршсан эрэлхэг баатар албат иргэдээ хамгаалан тэмцэхэд бэлэн болсон байлаа. Аимшигт араатны чимээ энүүхэнд сонсогдож юу юугүй гарч ирэхдээ зэрэгцэн мөнхүүдээ мэргэн ил бамбагаа агсан уртаар амьсгаа аван зогсож байлаа. Аимшигт араатан биш айгүй хөөрхөн бяцхан руу гараад ирж гинэ. Тэгснэ хөөрхөн ившээгээд ар гэд игдүүтэй гих чин галаар төрөгжээ. Энд яг юу болоод байна ээжээ? Гисэн ч бяцхан зулцгаа аврахаар ээж лүү араас нь уур савсуулан уурсаар гарч ирнэ. Энэ үед мөнхүүдээ мэргэн улам их төвлөрсөөр дайралт хийх мөчийг хүлээж байлаа. Тэгээд хөөрхөн зулцгаа хамгаалахаар түүний ээж лүү гэж бас л жижигхэн хөөрхөн игдүүтэй лүү гараад ирж гинэ. Оо! Тунхаа! Дахиад л миний комик эд оргил үйл дээрээ явж хахад ороод ирэх юм аа. Уучлаарай мөнхөө. Гэхдээ бүх зохиолууд инх тайван байвал гоё биш гэж юу? Тэгтээ миний зохиосон жижигхэн луу игдүүтэй л байгаа эцтэй. Тийм л байна л да. Гэхдээ асар их сүр хүчтэй баатар зэрэг аврах том мангастай тулалдаад л нисэж бууж сэлмээрээ байлтвал илүү сүртэй бас гоё штэ. За ойлголоо мөнхөө. Тэгвэл дараа хоёлаа дайсны эсрэг хамт тулалдаж байгаагаар зохиовол ямар вэ? Чи тулалдаад л би имжлээд л За тгийе тунхаа. Тэгвэлч сонирхолтой юм болох юм байна да. За сүүлчийн эсэргүүцэгчд маань ялж байна уу? Сүүлчийн эсэргүүцэгчд маань тулаандаа ч урж амжаагүй байна уу? 15 толгойтой атгаалжинхаар мангасын эсрэг сүр хүчит мөнхүүдээ мэргэнгээд л яг тулаа эхлэх гэж яхад тунх ороод ирсэн. Манай мөнхийн сүүлчийн эсэргүүцэгчд комик бүр л сонирхолтой болоод байгаа шүү. Уг нь тийм ээ. Найзуудтайгаа хүссэн дүрдээ ороод л адал явдал зохиогоод л урамтай байна да. Урамтай байна да. Бурамтай байна гэдэг чинь чихэртэй байна гэсэн үг штэ. За, гэхдээ мөнхөөсөө маань найруулагчаа намайг дараагийн комик дээр эсрэг дүр болгоорой. Тэгэхгүй бол Рафтон дорооны бослог гэж байхгүй болох гэдэг шүү дээ. За, үлгэрээр аялах цаг болчихсон байна шүү.
Нэрэ тийм байна. За тэгвэл аялцгаах уу? Тий. Окей. Монгол ардын үлгэр богд мэргэн. Эрдээ үрдийн цагт богд мэргэн гихч нэгэн их алдар цуутай анчин байж гинэ. Богд мэргэнтэй тэнцэх тийм хүчтэй хүн хаанч байхгүй гэж ярьдаг юмсанчээ. Нэг удаа богд мэргэн анд яваад туйлын их ядарч өндөр уулын тагтад ургасан нэгэн сайхан модны сүудэрт амархаар хэвтэж байтал дэрэгдэх хадан хавцлын завсар шаржигнэн урсах тунгалаг горхины дэргэд нүдгэлбэм алтан эвэртэй зээрнээс онцгой хачин зээр харагдахад богд мэргэн бүр гайхан ихэр гайхаж богд мэргийн нумаа бушуухан гихчин шүүрч аваад онилтол гэнэт нөгөө амьтан чинь "Хүүмэн чи намайг харвах гэж бүүя" гэж хэлхийг нь сонсоод гайхан зогсов. Амьдралдаа хүний хэлээр ярьдаг амьтантай таарлаж байгаагүй болохоор бүр мэл гайхаж яах учраа олохгүй зогслоо. Тэгээд болгоомжтойгоор зээр рүү ойртон очиод алтан эвэрт нь аятайхан гараан хүрэгтэл нэг л их цэл буурал сахалтай өвгөн болоод хувирч гин. Тэр өвгөн богд мэргнээс ийн асуув. "Би энэ уулын бэлд байдаг богд мэргнийг хайж яваа юм аа. Сайн санаад хүмүн та надад туслахгүй юу?" гэхэд "Аа, тэр хүн үү? Тэр хүн чинь би өөрөө байна. Та юу гэсэн юм бол?" Тэгэхэд өвгөн "Тэртээ хол улсын эзэн би байгаа юм аа. Манай улсыг даган нэг их том гол урсдаг байлаа. Тэрний усыг манай ард хандлан ууж жаргалын дээдийг эдэлдэг байлаа. Гэтэл 20 жилийн өмнө тэнд 7 толгойтой луу ирж уул усыг маань эзлэх болсноос хойш тусал усны төлөө хонь мал өргөл барьц барьсаар сольж усаан авдаг боллоо" гэжээ. Богд мэргэн үүнийг сонсоод "За яах вэ? Миний өчүүхэн тус танд хэрэг болсон бол чадлын хэрээр би тусалъя" гэж хэлжээ. Арваах миний мангастай комикийг уншчихсан юм баг та. Бүр чихнээсээ луудаад болтгоо нэ штэ. Тэгсэн чинь миний зохио шиг жижигхэн луу байвал яах вэ? Үгүй тунхаа. Айгуу сүртэй аврах том бүр 7-оос жилүү толгойтой аюултай мангас байгаа. Ар гэдэл. Ар. Ваа! Мөнхөө ямар амар юм бэ? Үгүй. Зэ бүгдээрээ сэрэмжтэй байхгүй бол болохгүй шүү. Энд нэг л аюултай уур амьсгалтай байна да. Харин тий. Яар амар анир чимээгүй байна. Тэр сонсдоо чимээг нь. Нэрэ тийм байх шүү. Ингээд хідүүлээ лууны агуу ойролцоо байгаа юм биш үсттэй. Арай гинт харангуугаас нөгөө амар луунд гараад ирвэл яана. Юу исэн бэ? Алив нанааса гараад ирээ. Би уурлахаараа өөрөөсөө ч ядсан шүү. Арын уулын аратан басар гэж сонссон уу? Юу вэ? Басраа, болгоомжтой агараа. Тэнд юу ч хийж магадгүй шүү. Манайхаа арагшаа олоорой. За, аюултай газар юу хийж яваа хүүхдүүд вэ? Юу юм бэ? Яагаад биднийг дагаад байна аа? Харин би юу ярьдаг нохоо юу та? Та тайвшраарай. Юу нисдэг бомбог вэ? Та тайван байгаарай. Бид үлгэрээр аялдаг хүүхдүүд байгаа юм. За ярьдаг моор. Яна. За баг шоконд орчих шиг боллоо. Байна уу? Нэгэ сонсож байна уу? Нэгэ сонсож байна уу? Басраа, тоглохоо болол доо. Анх удаа ярьдаг амьтад харж байгаа бол тээ. Энэ хүнд ихтэй нөгөө ирлэх зоригтой богд мэрхэн муу юм болов уу? Хатад нэг л баатар хүн шиг харагдахгүй ах юм. Мөнхөө
хүнийг гадаад үзэмж байдлаар нь дүгнэж болохгүй штэ. Хэдүүлээ юу ч гэсэн хэрэг явдлыг нь асуугаад үзье. Уучлаарай. Та хажууханд улсад аюул учруулад байгаа 7 толгойтой луудаа очиж тулдгаар явж байгаа Богд Мэргэн Баатар мөн үү? Юу. Тийм ээ. Тийм. Ярддаг муур минь. Баатар ир би 7 толгойд лууг даран ард түмэндээ ачлалыг авч ирэхээр яваа билээ. Би энэ ягаас халаад унчваа. За. Одоо Баатар ирийн маань ирцэлэм яагаад хугараад унчваа? Харин тий. Гайгүй л байдаг байгаа та. Хөөрхий. Буцаагаад наачих шиг боллоо. Атгаг санаад тэр луун ард зайсан олон шүдтэй юм гин. Агуу хүчит Баатар миний бие арга хүчээр дарчих юмсан да. Биш. Дарнаа. За тэгвэл Баатар ир та биднийг бараа болгон дагуулж явна уу? Бид хүч нэмий? За их л аюултай тулаан болох байх штэ. Зүгээр дээ. Галаар тургаад л газар шороо хүртэл хайлж урсаад л. Өшөө амир жишээ байна уу? Тэгвэл бүр 7 толгойтой толгой болгоно нь галаар турагдаг байгаа та. За тэгвэл хамт явдаг хэрэгээ тантай. Та хэд чинь аахгүй нүү? Айж байна л да. Гэхдээ танд тус хэрэгтэй шүү дээ. Яасан сайхан сэтгэлтэй хүүхдүүд вэ? Гэхдээ бити яваа. Сүүлчийн эсэргүүцэгчтэй бэлэн үү? Билэн. Хүй. Oh yeah. Адал явдал гэдэг чинь баг миний өглөөний цэник дүүрэн зай хураагаар юм уу да? За тэгвэл бид нар тантай хамт явж болно үсттэй. Яадагч тэнгэр дугарч байна. Бороо орж шуургад идэж мэднэ. Хорогдох газар олцгоё. Харин тийм байна шүү. Ширүүн шуурга болж магадгүй юм шиг байна. Бүгдээрээ бороо ширүүсгээс өмнө хорогдох газар хай. Ярддаг нохой бас муур. Хоёр хүүхэд бас нисдэг бөмбөг. Юу л болоод байна да? Манайхаа сайн бараарай. Ямар амар хүчтэй шуурга вэ? Нүүр нүдгүй шуурч байна. Хайрхаа. Яасан чирүү юм бтэ? Ширүүсч байна шүү. Тисэрэ манайхаа. Манайхаа бидний агуун тийш орж шуургнаас хорогдцгоё. За тэгье. Надаас сайн бараарай. Манай хөрх супер хүчтэй хүүхдүүд хайж олноо. Гэртүү?